За. Бранденбург тоо. 25-нд ямар нэгэн юм болсон тоглолт эсвэл бол 31-нд ямар нэгэн тоглолт болж байгаа. Тэгээд Бранденбург тоогоо тойроо хашаа барьсан. Тэгээд тайзаа нурааж байгаа, барьж байгаа ямар нэг юм болж байна. За. Ийшээ орохын тулд тэгээд эндээс сул цаг авах хэрэгтэй. За засгийн газар руу орохын тулд ийм бичиг аваад үнэгүй орт юм байна. Паспортаа аваад ороход хангалттай байна. Германсын парламентын орчинд орчихсон байна. Онцны бодлогын зүгээ шалгуулдаг шиг доор зүгээ шалгуулад тэгэл танаашаа ороод байна. Одоо бүтээр хамгийн дээш нь гарч үзсэн. Тэгээ дээрээс хэрхэн харагдахыг харъя. Sorry. Берлинд ирэх байгаа хүмүүс байх юм бол та нар 100 гэдэг автобус уух юм бол ямар ч алхаадах шаардлагагүй ингээ бүгдийн автобусны дотроос өгсөн. Тэгээд буцахт нь болохоор та нар яг үзье гэж бодсон газараа буугаад оцгол үзчихнэ. За тэр Александр плац дээр ирсэн байна. Тэнд харагдаж байна. Одоо дээшээ гарнаа. Бүр ингээ Орсын элчинг ингээ хаацсан юм шүү дээ амар. За, Бранденбургийн хаалгаас ишигээ Берлинд ирэх юм бол үзэх зүйл маш их байд юм байна. Одоо тэгээд үдсээр байгаа сүултээ шага ядраад одоо ингээ чулуу шилхэн чулуугаар ажиглаад Германы Берлин концерт хаус гэдэг яг 2 ижилхэн айгуу гоё барилгуудын ажил байна. Christmas market дээр ирлээ. Айгуу гоё 2 барилгуудаа яг олдно. Одоо энэ харагдаж байгаа бол энэ их сургууль байна. Тийшээ харуулсан Сүм байна. Хамгийн сонины доор юм сони юм байна. Ийм цагаан дөрвөлчин яг юу юм бэ? The next day. Чэптэ Берлин дамжир очсон байна. За бит хоёрын хүү домныхоо орой дээр ирсэн. За ер нь сэтгэгдэл юм байна. Хамгийн анхнаасаа орж ирээд. Нөгөө нэг юу парапоны бас таамд ороход үргээд хангаагаад одоо энэ дотор орж ирсэн чинь бүр ингээд шоконд орсон шүү дээ. Гойна. За дараагийн музейн дээр ирсэн. За бид хоёр хойр хавьд байсан музейнүүд ингээд
бүгдээрээ амар их очиртайсан болохоор хаартагаа National Gallery орохоор сонгосон. Гаднах орчин нь бүр амар гоё. Зүгээр л одоо харж байгаа болохоор ч юм уу зүгээр нэг тийм амар гоё санагдчих юм. Бүр ингэ гоё гэдгээс өөр бүр хэлэх үг ч чадахгүй байна. Тэр галерей дотор орж ирсэн. Хүний 6 евро болчихсон. National Gallery-га үзээд дуусчлаа. Айл бол хурдан үзхийг хичээлээ. Ягаад гэвэл өнөөдөр дээрээс Одоо бид хоёр Германы алдартай хан руу явах гэж байна. энд болцгоо. За бид хоёр ханан дээр ирсэн. Бид хоёр ханан дээр ирсэн. Одоо тэгээд тойрол яг явна. Төмөр хан яг тухайн үед байсан үгүй мэдгүй. Хэрвээ байсан болвол энэ бол угаасаа хинч давж чадхааргүй гэх юм амар. Бид хоёрын сая хилээдсэн зам дагуу байсан юм зүгээр босгоцсон төмөрнүүд бол угаасаа уртаашаа дандаа ийм ханнууд байсан юм байна. Ханны өвд хэдгээл ингээл бид нар цаашаа явуул айгүй Берлиний Alexanderplatz гэдэг газар байна. Энүүгээр бол тойроод тэр чигтээ худалдаа үйлчилгээний газрууд амар их байт юм байна. Тэр сая сүмнэрийн төлбөрөөр ороод түүх аваад Alexanderplatz-ын доор байсан дахиад өөр Christmas market дээр ирлээ. За бид хоёр sausage болон мэдгүй нэг зүйл рандомор тэндээс авсан. Тэгээд энэ хоёр нийлээд 11 евро болсон. Ахон вайна үгүй юм байна. Манрот луквай. Апфel einmal, Apfelpfund. За, энэ аяг 7 евро. Тэгээд 5 евро. Нийтдээ ер нь 12 евро болсон. Аяга авч явж болно. Буцааж өгөх юм бол депозит буцаагаад өгнө. Аягны мөнгөд өгөх юм бол яг нэг энэ вайн 3 евро цаа гэсэн. Тэгээд Германы нэг уламжлал гэх юм уу эсвэл хүн болгон одоо хобби гэх юм уу
шинэ жил болгоны ийм Christmas market-аас энэ аягаа авч явж цуглуулдаг тийм хүмүүс байсан. Трейнер явахад бус болон трейн бүгдээрээ нийлээд Берлин welcome card гэдэг ийм карт авдаг. Тэгээд энэ нь болохоор 24 евро хүний. Тэгээд энэ бол яалтчгүй бусдаас хамгийн хямдхан. Тэгэнгүүтээ ийм газраас ийм юмнаас авдаг. За тэгээд энэчнээс гарч ирлээ. Тэнгүүд энд сум байх юм бол энэ сумаа заавал ийшээ ингээд нэг удаа хийгээд тэгээд он сарын гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээд гаргуул хоёр ямар алдаа гаргасан бэ гэхээр ийшээ хийгээгүй. Тэгээд ийшээ хийгээгүйгээс болоод хоёр хүний 60 евро тормосон. Оо пицдан чиауда. манай бодлохоор B&B weekend bed and breakfast. Тэгээд буудлаа дээр болохоор 2 өдрийн 147 евросон. Өглөөний цай нь бол ороогүй. Тэр өөртөө гадуур юм идэ гэж бодоод. Тэгээд буудлын хажууд нь Бенди компанигаа тэр санаас одоо буудлаа үзүүлээ. За манай буудлын өрөөнд автомобиль манай буудлал бол шууд орж ирлээ энэ дээр жижигхэн ширээтэй. Энэ дээрээ гэрэлгүй хамирсан юм. Хаан худаалын байр юу ард. Тэгээд эндээ гэрэлтэй юм лээ. Орны хажууд гэрэлтэй. Тэгээд өрөөндөө юм гоё зурагтай. The next day. Уусан усныхаас хавыг ингээд ийшээ хийгээд мөнгө авч байна. Тэгэхээр битээ хавыг сав хаяарай. Одоо хийж үзүүлээ. Нэг сав 25 төгрөг байна. Сая сав шахаар гонтаны чирээ. За бид Бранденбургийг тоо дээр буцаад ирсэн байна. Тэгээд хоёрын аялал энэ хүрээд хоёрыг дэмжих юм бол лайк болон Subscribe дараарай. хоёртай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Чи хаан влогоор уулзцгаая. Түр баяртай.